Боловсролын мэдлэг зөв төлөвшөлт номын сан хүчтэй нөлөөлдөг. Бид өнөөдөр Виржиниа мужийн Marymount их сургуулиас номын сангийн тухай дугаараа бэлтгэлээ. Хүний хөгжил төрийн бус байгууллагыг байгуулан хамтран ажиллаж байгаа болроо маань энэ сургуульд мастерын зэрэг хамгаалгаар суралцж байгаа. Бид өнөөдрийн дугаарыг хамтдаа хөтлөх болно. Болроо чи энэ өөрийнхөө сургуулийн тухайд нэг танилцуулаач. Ямар сургуулийн тухай? За манай Marymount их сургууль болохоор 1950 онд байгуулагдсан. Тэгээ анх байгуулагдаад зөвхөн эмэгтэйчүүдийн сургууль байсан юм аа. Тэгээд 20 жилийн дараа 1970 оны эхнээс 4 жилийн сургууль болоод магистрийн програмтай болоод тэгээд эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүхэл оюутнуудыг одоо хүлээн авдаг болсон. Тэр сургуулийн хэмжээнд ерөөсөө гол номын сан энэ л юм ба шүү дээ. Төвлөрсөн энэ дэрж оюутнууд хичээлээ хийдэг юм уу? Номын сангаа ашигладаг гэсэн үг юм тийм үү? Тийм, хамгийн төв номын сан хамаг одоо бүх нөөц бололцоо бүх ном, электрон хэрэгсэл бүх материалууд энэ номын санд байдаг гэсэн. Тэгвэл хоёулаа одоо өнөөдөр танай сургуулийн номын сан үзэгчтэй үзүүл танилцуулъя тэхөө. За тийм. За тийм. Америкт ирснээс хойш ялангуяа сургуулийн намын сангаас гадна бас өөр бусад нийтийн намын сангуудаар их хөгжүүлдэг. Тэгээ ингээ харж байхад хүмүүс зөвхөн одоо ном уншихаас гадна хоорондоо уулздаг, группээрээ хамт олнороо ажилладаг, ажиллаа ярьдаг, эсвэл кофегаа уугаад намынхан тухай ярьдаг ч юм уу. Эсвэл бүр тэнцээ жоохон хүүхдүүдтэй эцэг эхчүүд нь авчираад тэгээ хүүхдүүдтэй ингээ суулгаад хүүхдийн ном уншуулаад тоглоулдаг тийм тусгай байх гэдэг газартай байх жишээтэй. Тэгэхээр намын сан бол зөвхөн үйлчлэгээний газар биш. Ер нь нийгмээрээ нийтээр нь соён гэгэрүүлэх газар юм байна гэдэг тийм ойлголттой байгаа л да. За одоо бид намын сангийнхаа доод давхарт нь орж ирээд байна. Тэгээ энэ давхар нь болохоор зөвхөн чимээгүй хичээлээ хийхэд зориулагдсан. Тэгээ одоо энэ өрөөнүүдэд ингээд оюутнууд хичээлээ хийж байгаа харагдаж байгаа та нарт. Тэгээ энэ өрөөнүүд яг их хвчлээ ингээд хоосон ч юм уу хичээлийн семестрийн дамдаар хоосон байдаг тийм. Тэгээ яг ингээд шалгалт төхөөд хичээлийн одоо сүүлийн үеэр шалгалтын семестрийн сүүлийн үеэр маш завгүй болдог. Хүүхдүүд энэ чинь орж чимээгүй хичээлээ эсвэл группээр хичээлээ хэрэгтэй болдог. Тэгэхээр оюутнууд наана энэ өрөөнүүдийг захиалж өөрсдийнхээ нэрийг бүртгүүлж авд юм байгаамаа. Тэгээд нэг өдөрт нэг оюутан нэгээс илүү цагаар энийг одоо өөртөө ашиглахаар бүртгүүлж болохгүй. Тэгэхээр яг улам олон оюутнуудад энэ өрөөг ашиглах боломжийг олгодог гэсэн үг. As a library group leader, can you introduce the Ranch Library? За мэдээлэл гэдэг өөрөө хурдан хуучирдаг учраас ихэнх мэдээллийг бид электрон хэлбэрээр түгээж эхэлсэн. Энэ номын сан нь 9 өөр номын сантай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг юм. Маш олон төрлийн нарийн сэдвээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээнд хэрэг болох үс мэдээллийг ганцхан номын санд бүгдийг нь байлгах боломжгүй байдаг юм л да. Ийм учраас ингэж хамтарч ажиллаж байгаа юм. Бас олон улсын болон хотын бусад номын сангуудтай гэрээ байгуулан ажилладаг юм. Номын сан гэдэг нь зөвхөн ном материалын агуулгах гэдэг утгаасаа салж илүү олон талын хүртээмжтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Жишээ нь ихтэй сургуулиудын дэргэдэх номын сан мэдээлэл түгээдэг, цуглуулдаг, цогцтөв болон хөгжих зүйтэй. Өөрөөр хэлэх юм бол хэн нэгэн багш эсвэл оюутан тодорхой сэдвийг унших, судлах, энэ талаар судалгаа хийж байгаагаа танилцуулахад номын санчид мэрэгжил, мэдлэг, давуу талаа ашиглан тухайн сэдвээр урд нь хаана, хэн ямар судалгаа шинжилгээ хийж байсныг богино хугацаанд хайгаад мэдээлэл олж өгч чаддаг байх ёстой зэргийг хэлээд байгаа юм л да. За оюутан бид нарын ажлыг хичээл сургалт ажлыг маш их хөнгөвчлөдөг нэг машин байдیں۔ Энийг зөвхөн принтер юм байгаа.
Гэхдээ яг жирийн бас принтер биш. Энэ юугаараа өөрөө гэхээр бид нар одоо жишээлх юм бол гэртээ ч гэж олон эсвэл сургууль дээр ч юм уу ямар нэгэн байдлаар хүссэн компьютераасаа өөрийнхөө файлыг принтерлэх хэрэгтэй болоод принтерлэхдээ Webpack-ийн вебсайт руу ороод аплод хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ дээрээ ингээд release code дээрээ дараад 454 RPO гэдэг кодыг надад өгсөн. Тэгээ одоо энэ болохоор 3 хуудас тэгээ 27 цент олно гэж байна. Тэгээ би өөрийнхөө шууд оюутныхаа аккаунтнаас гаргуулж ирж байгаа. За ингээд 3 хуудас артикл маань гараад ирсэн байна. Putting books Манай номын сангийн зүгээс захим номын хэрэглээг дэмжин ажиллахыг эрмэлзэж байгаа л та. Яагад гэвэл энд он жилүүд өнгөрхийн хэрээр номын тоо хэмжээ нэмэгдэж, хадгалах, хайлт хийхэд төвөгтэй болж ирдэг юм. Оюутнууд сургуулийнхаа номын санд хэсэг бүлгээрээ альва зүйлийг судлах, профессортой ярилцах боломжтой байх, захидлаар харилцагчдтайгаа, ангийнхантайгаа хэсэг бүлгээрээ байх гэж л эрх дуртай байдаг. Тиймээс тэрэндэн зориулсан зай тал бай, орчин нөхцөлийг бид бэлдэх хэрэгтэй болдог юм. Тэдний ихэнх нь захим номын сангаар үйлчлүүлэх мэдээллийг хурдтай олж авах дуртай байдаг л та. Google Scholar болон Google Books руу орж сахим ном унших нь ихсэж байгаа тул Америкийн ихтэй сургуулиудын номын сан, сахим мэдээлийн сан гэж чухалчлах хандлага ажиглагдаж байгаа юм байна. Одоо тань танилцуулж буй Miramont-ийн их сургууль гэхэд 218 мянган бийт ном, түүнээс их сахим их сурвалжууд байна. Зөвхөн сонин сэтгүүл ихэд 400 мянган сэтгүүл, сонин, өгүүлбэрүүд онлайнаар байгаа. Тэр хэрээр оюутан сурвалжлагчдын хайлт хийх их сурвалж өргөжсөөр байна. reading ebooks. Захим их сурвалжтай болсноос болоод ном олгох олон ажилтнтай байх хэрэггүй болсон. Энэ нь зөвхөн энд төдийгүй улс даяар номын сангууд төсвөө их хэмжээгээр танахад хүргэсэн. Номын сангууд ажилчдынхаа тоог цөөрүүлж ном олгох тасгийг цомгтгосон. Мөн нийтийн номын сангуудад авах, буцааж өсгөх номыг өөрөө бүртгэх машинуудыг тавьсан байна. Яагад гэвэл авах, буцааж өгөх материалын тоо цөөрсөн л дөө. Хэвлэмэл материал бага байхын муу тал нь гэвэл бид харилцагчдтайгаа нүүр нүрээ харан харилцаа алга болж байгаа юм. Америкийн улсын номын сангуудад томчуудад зориулсан номоос илүүтэй хүүхдийн номын эрэлт нэмэгдэж байгааг нь. Энэ бол хүүхдүүд хэвлэмэл номыг уншсаар байгаагийн нотолгоо юм. Хэдийгээр хүүхдүүдийн дунд Kindle болон Nook гэх мэт сахим номуудын хэрэглээ өргөсөж байгаа ч дунд болон ахтангийнхны хувьд бийт ном хэрэглэх дуртай хэвээрэл байна. За бид нар одоо Арлингтон хотын Төв номын санд төрж ирээд байна. Яг миний зогсож байгаа газар бол Уг номын сангийн хүүхдийн номын хэсэг байгаамаа. Хүүхдийн номын санд Rachel-тэй би одоо ярилцаж Уг номын сан хүүхдэд зориулсан ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг болоод хүүхдийн номын сангийн ирээдүйн чиг хангалтлагын талаар ярилцах юм аа. Манай номын сангийн зүгээс 18 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг л дээ. Тэгээс 5 насныханд хүүхдийн уншлагын цаг хийн. Харин сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулж номын сан дээрээ клубүүд хичээлүүлдэг юм. 7 хоногт нэг удаа цуглаж уншсан номынхоо тухай ярилцах ч юм уу, тийм байдлаар идэвхтэй ажилладаг. Америкийн нэгдсэн улсын бүх номын сангууд л уншлагын цагийн хөтөлбөртэй байдаг. Энэ нь номын сангуудын уламжилж ирсэн соёлын нэг хэсэг. Энд Төв номын санд өрөөнүүдийн хэмжээ хязгаартай болохоор 5 дахь өдрөл гэхэд 4 удаа уншлагын цаг зохиогддог. 2 нь үдээс өмнө, 2 нь үдээс хойш нийтдээ 140-од хүүхэд томчууд оролцсон. 7 хоногт 9-10 удаа уншлагын цаг зохиодог. Товчоор хэлбэл Арлингтоны номын сангийн хүүхдийн тасгийн зорилтот бүлэг дөнгөж төрсэн яриагаас 18 хүртэл насныхан. Тэд бага насны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгт орохоос өмнө 1000 ном унши хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мэдээж энэ хөтөлбөрт эцэг эхчүүдийн туслалцаа оролцоо их. Яагаад гэвэл хүүхдэд чанга дугаар ном уншиж өгөөд байвал тэр хүүхэд сайн уншигч болдгийг судлаачид тогтоосон байна. Тэгвэл өсвөр насныхан ганц ном нь татагдахгүй. Тэдэнд зориулсан гар урлал, хөгжмийн болон кино үзүүлэх хөтөлбөр зэрэг янз бүрийн ажил сэлдэг байна. Тэгэхээр би бол бас яг энэ шингээл маш олон номын сангууд Монголд одоо бий болчихвол сайхна гэж боддог байхгүй юу? Тийм, би ч гэсэн залуу хүний үедтэй Монголд одоо ингээл яг одоо ч гэсэндээ маш олон номын сангууд бий болж байгаа, бас өөрчлөгдөж байгаа. Гэхдээ яг иймэрхүү журмаар ч юм уу зөвхөн ингээд ном уншаад хичээлээ хийдэг биш.
залуучууд чөлөө цагаа өнгөрөөдөг, тэ хэрэгтэй мэдээлэл авчдаг, бүхэл төрлийн талаар үзмээр байгаа, уншмаар байгаа юм алдаг, бас найз нөхдөдтэйгээ цагийг бас зөв боловсон өнгөрөөдөг. Ийм олон газрууд маш олон байгаасай гэж болоосай гэж хүсдэг. Зөвхөн Улаанбаатар дэш ер нь хөдөө орон нутгаар хаа сайгвал залуучууд юм одоо оюуны хэрэгцээг хангадаг тийм газрууд бий болоосай гэж залуу өнөө төсөж байна. Тэгэхээр бас ягаад Монголд маань юм байж болохгүй гэж те. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч агаарын тээврийн шилдэг авиа компани Turkish Airlines. Америкийн нэгдсэн улс дахь сурвалжлах багийнхан маань үзэгч та бүхэнд Арлингтон хотын төв номын сан болон Мэримонт их сургуулийн номын сангийн тухай танилцууллаа. Харин Монгол дахь сурвалжлагын баг бид өнөөдөр шүтээсийн номын сан болон улсын төв номын сангаар зочлох гэж байгаамаа. Ингээд миний ард байгаа энэ хөө 6 давхар номын сан бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн төв номын сан ойролцоогоор 360 мянга орчим номын фондтой. Тэгээд энэ хөө номын сангийн үйл ажиллагааг өнөөдөр надтай хамт тус сургуулийн 3 дугаар курсын оюутан Наранбаяр танилцуулах болно. За сайн байна. Ингээд орч номсонтойгоо танилцгаа. За нэг давхард болохоор манай сургуульд ер нь бүх оюутангууд маань бүгдээрээ хувцас хөлгүүлдэг. Энд бүгд хувцас хөлгүүлээд тэгээд дээшгээ ер нь гардаг да. За эндээс болохоор манайх хугацаатай гэрээр ном авч болдог. Ерөнхийдөө доор 7 хоногоос сарын хугацааны хооронд авна да. Тий. Бид яг одоо шинжлэх ухааны технологийн төв номын сангийн захирал Гүлнартай ярилцахаар эрдэм шинжилгээний уншлагын тархимд орж ирээд байна. Та бүхний зүгээс Монголын ихтэй сургуулиудын номын сангийн ирээдүйн хөгжлийг яаж харж байгаа вэ? Өнөөдөр Монголын ихтэй сургуулийн номын сан уламжилт номын сангийн жишгээр хөгжиж явна. Гэхдээ өнөөдөр мэдээллийн технологи ийм хурдтай хөгжиж байгаа үед мэдээлэл маань тал бүрийн мэдээллийг нэг цэгээс нэг орчноос сургууль судалгааны орчинд одоо уншигчдад хүргэх гэдэг бол асар одоо чухал болцсон юм байна. За манай 3 давхар маань гэвэл барилгын оюутангууд маань бүгд суудаг. Энэ цагаан томны ширээн дээгүүр болохоор ихэвчлэн архитектур ангийн хүүхдүүд хичээл ном хийдэг. Тэгээ том ватан дээгүүр зураг зурна. Тэгээд ийм бидалтын танхим давхар алхамд байх, суул алхамд байх уу? одоогор бол манайх бол нэг бидалтын танхим нэг л байгаа л да. Зөвхөн 3 давхартаа яг чөлөөтэй ярилцаж байж болно. За одоо ер нь хошуугаар ярих юм бол нэг ухаарлын 7 хоногоос ахгуулаад бүгд ер нь бараг хогтолч бараг цонхны давцаа болдог байдаг шүү дээ манай сургуульч. Миний суудаг хэсэг байгаа. Тэгээд энд бол ерөнхийдөө би өдөрт бол 5-6 цагийг энэ танхимд л өнгөрөөдөг дөө. За ерөнхийдөө манай уншигчдын одоо чиг хандлага сэтгэлгээ нь шинийг эргэлхийлдэг болсон байна тийм мэдээллийг шинээр эргэлхийлж хайдаг болсон байна. Бид нэр үүн дээр нь толгуурлаад одоо шүтээсийн номын сангийн веб сайтаар дамжуулаад одоо захин үйлчилгээнүүдийг уншигчтай хүргэж байгаа. Хууль эрхцэн хувьд гэх юм бол зохиогчийн эрхийн асуудлууд маш их хүндэгддэг. Дижитал номын сан хөгжлийн хөтөлбөр дээр номнуудыг цахим хэлбэрт оруулах ёстой. Өөрөөр хэлбэл онлайн мэдээллийн одоо санг нэгдсэн мэдээллийн систем сүлжээ ажиллах ёстой. Үүнд зохиогчийн эрхийг шийдэж энэ олон одоо бүтээлүүдийг онлайн хэлбэрт оруулах шүү дээ. Шинжлэх ухааны технологийн их сургууль номын сангийнхаа фондыг баяжуулахад сургуулийн төлбөрийн 1.5%-ийг зориулдаг журамтай юм байна. Зөвхөн 2015-аас 2016 оны хичээлийн жилд гэхэд 480 сая төгрөгөөр сургуультанд шаардлагатай ном, хэвлэл, мэдээлэл худалдаж авна. Судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн мэдээллийн баазыг гэхэд $23 мянган худалдаж авчээ. Ирээдүйн одоо номын сангийн хөгжил өөрөө ирэхгүй тухайн улсын хөгжлийг дагаад мэдээлэл хөгжих ёстой, мэдээллийг хүнд хүргэх ёстой. Энэ орчинд бүрдүүлэхэд өнөөдрийн Монголын ихтэй сургууль өөрийн сургуулийн боловсон хүчин бэлтгэхэд профессор багш нарын судалгааны ажил хийхэд номын сан өөрийн ирэхгүй мэдээлэл, сургалт, судалгааны орчин болох ёстой л гэж хэлэх байна. Шатны гишгэр хүртэл одоо стандартын дагуу
хийгдсэн гэж би дуулсан. Чи нөгөө нэг Тий, мэрэгжлийн дагуу болохоор содлон л да. Тий. За одоо шиг орондоо. Сайн байна. За энэгээр бол манай найзууд маань сууж байгаа. Энд ингээ хичээлээ хийж байгаа. За сайн уу? Тэгвэл бас зүгээр. Яагаад гэвэл электрон номын сангийн талаараа чинь хүмүүс асуугаад байгаа чи бид мэдгүй. Мэдгүй. Байр суудаг гэсэн. Тийм учраас жоохон мэдээж угаасаа бид нар хэл мэдхгүйгээс л болоод угаасаа энэ дээдгийг ашиглахгүй байгаа шүү дээ. Тэгснээс бол хэрвээ хэл мэддэг бол Одоо нэг ашиглах дээдгийг ашиглах юм бол бид нар хамаагүй хэлүү мэдлэг олох байхгүй юу? За энд болохоор манай 6 давхарт бол эрчим хүчний сургуулийнхаа байдаг. Тэгээд мөн электрон номын сан маань бас байгаа саяас ярилцсан тий. Миний хичээл нэг 2:30 гээд ихэвчлэн тардгийг. Тэгээд оройн 8:30 хүртэл номын сан сууна. Тий 5-6 цаг номын сан дээр тогтмол ойрын хугацаанд бол их сууж байгаа. Хөрөнгө санхүүгийн боломж байвал хамгийн сүүлийн үеийн технологиг нэвтрүүлж гэж болно. Харин номын саншид хандлага сэтгэлгээг өөрчлөөгүй тохиолдолд Монголын номын сангуудын ирээдүйн хөгжлийн тухай ярихад бэрхшээлтэй гэж шинжлэх ухааны технологийн их сургуулийн номын сангийнхан тэмдэглэлээ. Монголын номын сангуудын хөгжлийн тухай яриаг өргөжлүүлэхээр бид үндэсний номын сан дээр ирээд байна. Энэ бол бидний нэрлэж занснаар Төв номын сан. 90 гаруй жилийн түүхтэй залгаж байгаа энэ хүн номын санд монголчуудын маань үнэлж башгүй оюуны их өв соёл болсон гар бичмлүүд, ховор намдан номууд зэрэг нийтдээ 3.5 сая бүтээл хадгалагддаг. Мөн улс даяарх 1500 гаруй нийтийн номын санд бодлого чиглэлээр нь хангаж ажилладаг байгаа. Ингээд номын сангийн ирээдүй болон хөгжлөд хэд хэрхэн төсөлж байна гэдэгт хамтдаа орж танилцъя. Монгол улсын үндэсний номын сантай үн цэнийн юундаа оршдог, мөн дээрээс нь бусад нийтийн номын сангуудаас ялгагдах онцлог нь юу байдаг? Дээрээс нь дахиад улс орн нь номын сангаа юу гэж харж үздэг тухай яриагаа эхлэе. Ер нь бол бусад нийтийн номын сангуудаас ялгагдах онцлог нь юу вэ гэвэл тэр өөрөө судалгаа шинжилгээний байгууллага, түүнээс гадна одоо фонд хадгаламжаараа одоо илүү их өргөн хүрээтэй одоо нэгсэндээ улс орны тусгаар тогтнолын одоо бичиг баримт түүхэн баримтууд бол тэнд хадгалагдаж байдгаа гэж ойлгож байна. За энэ бол манай Монголын үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей. За энэ музейд монголчуудын бүтээсэн одоо үндэсний хэмжээний баримт төвүүд энд хадгалагдаж байна. За энд хадгалагдаж байгаа өвүүд бол ганц хувь гар бичмэл ийм ихүүд тухайн цаг үеийнхаа мэдээллийг бидэнд тээж ирсэн энэ их гайхалтай өвүүд. За энэ ямар зориултын ямар ажил явдаг өөрөө вэ? Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар эртний ховор одоо ганц хувь байгаа. Энэ гар бичмэл ном судруудаа бол одоо цахим хэлбэрт оруулах энэ үйл ажиллагаа явагддаг. Эндээс бид нар сэргэн засварлалтын өрөөрөөгөө оруулдаг. Яагаад гэвэл одоо ямар нэг байдлаар цахим хэлбэрт оруулж болохооргүй одоо гар бичмэл ном судруудаа бид нар сэргэн засварлаж нөхөн сэлбэж иж эргүүлж энэ танхимд оруулж одоо цахим хэлбэрт оруулдаг. Тэр скандаг бол цагт 2500 хуудас гэхээр чинь өдөрт бол овоо хэдэн номыг сканерд гаргачих нэ захим санд өдөр болгон л нэмэгдэж байгаа гэсэн үг тий. Аливаа улс орнуудын үндэсний номын сан гэдэг бол өөрөө одоо тухайн улс орныхоо оюуны өв хөрөнгө түүхэн баримтуудыг одоо хадгалж хамгаалж түүнийгээ бас судалж шинжилж ингээд түгээн дэлгэрүүлж байх үүрэгтэй. За Лувсан дансны алтан тавч гэж Монголын түүх байна. 17 дугаар зууны Монголын түүх. Дэлхийн өвөд бүртгэгдэхэд тэр гол шалгуур нь болохоор тэр номонд агуулгадж байгаа мэдээлэл одоо монголчуудад хамааралтай төдийгүй Аз нутгийн далайн бүс нутаг дэлхийн хүндрэлтэнд хамааралтай гэдэг санаагаар өнөөдөр энэ дэлхийн хүндрэлтэн бол нэг ой санамж дурсамжаа сэргээх гэж их үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхэд ой санамж дурсамжийг сэргээхэд Монголд хадгалагдж байгаа энэ Лувсан дансны алтан тавч гэдэг зохиол бол их хэрэгтэй гэдэг энэ санаагаар нийтийн номын сангуудын хөгжил чиг хандлага бол одоо яг зүгээр бусад улс орнуудын тэр хөгжиж байгаа тэр номын сангуудыг харахад тэнд очиж чөлөөт цагаа зөвлөс өнгөрүүлж байна. Дээр нь тэд өөрсдөө альбан бус боловсролыг номын сангаас олж авч байна. Дээр нь тэд бүр амарч байна.
бас одоо хүүхдүүдэд тэнд одоо зугаалуулж байна тийм ээ. Ингээд номд дуртай болгож байна. Гэх мэтэр энэ бүх үйл ажиллагаанууд бол яг нийтийн номын сангуудаар дагаж дамжиж явж байгаа. Үндэсний номын сан ч гэсэн одоо энэс бол хоцрохгүй гэж бодож байгаа. Жишээлбэл одоо манай шинэ барилга маань одоо ашиглалтанд орсон тохиолдолд бид 9-10 төрөлцсөн танхим бий болох нь. Тэнд маань юу байх вэ гэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэд тийм ээ. За тэгээд одоо зөвхөн одоо тэр хэлийг сонирхдаг хүмүүс ч гэдэг юм уу тийм ээ. Гэх мэтэр тэгээд одоо хүүхдтэй насны ангиллаар байж болж байна. Эсвэл зөвхөн гэрийн ажилтаа эмэгтэйчүүдэд зориулсан тийм одоо хүүхдийн хажууд нь саатуулах байдаг ч юм уу тийм. Ийм байдлаар ингэж ижил өнөдр бол одоо номын сан өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаа. Мэдээллийн одоо мэдээлэл өгөх мэдээллийн төв болж чадж байгаа л гэсэн үг. Дээр нь хамгийн гол манай асуудал маань эрдэм шинжилгээ судалгааны асуудал. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч агаарын тээврийн шилдэг авиакомпани Turkish Airlines. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа уншигчдаа дагаад тэд бас өөрчлөгдөхөөр хичээж байна. Гэвч би тэр өөрчлөлтөнд бэлнэ. Ном бол үнгүй зүйл, номын хулгай биш. Номын санч гэдэг бол зөвхөн ном авч өгдөг хинч хийж чадах ажил. Мөн номын сан гэдэг өөрөө очиж зөвхөн ном уншдаг газар гэдэг ойлголтоосоо бид салах цаг болжээ. Монголын номын сангууд ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсын бүх номын сангууд л онцлогийн цагийн хөтөлбөртэй байдаг. Ер нь нийгмээрээ нийтээр нь сайн гэгэрэл. Тухайн цаг үеийнхаа мэдээллийг бидэнд тээж ирсэн. За мэдээлэл гэдэг өөрөө хурдан хуучирдаг учраас Цахим хэлбэрт оруулах энэ үйл ажиллагаа явагддаг. Ойролцоогоор 360 мянга орчим номын фондтэй Marymount их сургуулиас номын сангийн тухай дугаараар бэлтгэлээ. Монголын их дээд сургуулийн номын сан уламжлалт номын сангийн жишгээр хөгжиж явна. Дээр нь хамгийн гол манай асуудал маань эрдэм шинжилгээ судалгааны асуудал. Энэ хошуугаар ярих юм бол ингээ ухаарлын 7 хоногоос ахгуулаад бүгд ер нь баг хогдолч баг сонхой давцаалдах байдаг шүү дээ. тэр скандаг бол цагт 2500 хуудас гэхээр чинь өдөрт бол Тусгаар тогтнолын одоо бичиг баримтын хадгалагдчих байдгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бас ягаад Монголд маань ийм байж болохгүй гэж те